Монголчууд хүндрэлтэнд оюун ухаан бэлгэлсэн гэж суут сэтгэгч Гегел хэлжээ. Тэгвэл ямар оюун ухааныг хаанаасаа гаргаж бэлгэлүү хэмээх асуултыг хэн нэгэн яг одоо танд тавьбал та юу гэж хариулах гэж байна? Харин энэхүү асуултанд физикч философч доктор Зулагийн Батотхон Монгол суу ухаан хэмээн хариулж их монголчуудын сонгодог гүн ухааныг энэ захид сэргээ мандуулахын төлөө асар олон зүйлийг судалж танин мэдж түгээж явна. Тэрээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд дараах номуудыг монголчуудын гар дээр тавьсан. Үүнд хүний үүслийн тухайд уламжилт логик, ёс зүйн үндэс, хүн болох үе, хүн байх үе, боловсролыг судлах үе, Монгол суу ухааны 10 цуврал бодном, хамгийн сүүлд мөнх тэнгэр ба шинжлэх ухаан зэрэг 30 гаруй номыг бичиж хэвлүүлээд байгаа билээ. Ингээд цагтаа зөөрмөлж байсан дэлхийн ертөнцийг агуу их суу зайлаараа хураан захирч явсан ч өнөөдөр оюун ухаан сэтгэлгээний уналтанд ороод байгаа монголчуудад ухаарл сэхэрл гэгэрл өгөх Монгол хүн байх хүн учир сэдвт 100 цуврал лекцийг доктор Батотхон зөвхөн соён гэгэрүүлэгч телевизээр хүргэж байна. Монгол суу ухааны Монокол академийн ерөнхийлөгч, физикч, философч, Монгол судлаач Зулагийн Батотхоны Монгол хүн байх хүн учир лекцийг манай цэнхэр дэлгэцээр өдөр бүр хүлээн авч үзээрэй. За Монгол суу ухааны Монокол академи соён гэгэрүүлэгч телевиз хоёроос хамтарч энэ хүн болохын одоо телевизийн цуврал сургалтуудыг өнөөдрөөс эхэлж хийж энэ Монголын ард түмэнд хүргэх гэжээ. Тэгэхээр энэ нийгэм ялангуяа 1990 онд ялсан гэж яригдж байгаа тэр ардчилсан хувьсгал гэдгээс хойш монголчууд эрх чөлөөг олж бодол сэтгэж санаж сэрж хийж бүтээж өөдөлж дэвшсэн гэхээсээ илүү хүн чанараа алдаж хүнлэг сэтгэлээ алдаж ёс суртахуунгүй болж хариуцлага байхгүй болж хүний гэдэг тэр үнтэй цэнтэй зөв бүхэн хүнийг хүн болгодог тэр нандин бүхэн үгүй болсон. Энийг бол 3 сая монголчууд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрнө гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэгээ монголчуудын түүх уламжлалыг аваад үзэхээр төр шиг төртөө байсан, засаг шиг засагтай байсан, эцэг шиг эцэгтэй байсан, эх шиг эхтэй байсан, эмээ шиг эмээтэй байсан, өвөө шиг өвөөтэй байсан, ах шиг ахтай байсан, эгч шиг эгчтэй байсан. Энэ түүхэн уламжлал нь Монгол хүнийг засагтай захиргаатай зангарахтай болгож ирсэн. Засагтай захиргаатай зангарахтай ард түмэн гэдэг бол бусдад гай болдгүй, бусдад төвөг болдгүй, бусдад зовлон учруулдаггүй, бусдад хор гим хүргдэггүй ийм төвшин амар ард түмнийг бүтээж исэн байна. Харамсалтай нь өнөөдрийн сүүлийн ардчилсан хувьсгалаар олгогдсон эрх чөлөө гэдгийг дагаж явсан монголчууд, дагаж хошуурсан монголчууд 25 жилийн дараа ихэд хүнийг хүн болгодог эрхэм нандин бүхнээ алдаад гээгээд уландаа гიშгэ зогсоогүй. Эх нь эх шиг биш, эцэг нь эцэг шиг биш. Эмээ өвөө нь эмээ өвөө шиг биш, ах эгч нь ах эгч шиг биш. Төр засаг нь төр засаг шиг биш. Болсон учраас монголчууд хинч болчихжээ. Тэгээ монгол суу ухаан сургадаг юм л та. Хүнд араатан сэрхүү, хүн сэрхүү гэж хоёр сэрхүү байдаг гэж. Тэгээд хүн болох тусам хүн сэрхүүн давмгаалж явдаг. Хүнээ байх тусам араатан сэрхүүн давмгаалж явдаг. Өнөөдөр ингээд монголчууд барууны суурин соёл эрхчлөө гэж дагаж хошуурсаар байгаад 25 жилийн дотор араатан сэрхүүн давмгаалсан хүн араатнууд, хүн тоосхнууд болцсон байна. Тэгэхээр энэ 3 сая монголчуудын өмнө Монгол улс үндэстэн, Монгол ард түмэн орших уу, эс орших уу гэдэг асуудал өнөөдөр өөр ирэхгүй тулгарч ирж байна. Төр засгийн төвшөнд тулгарч байна. Эх орон ард түмний төвшөнд ч тулгарч байна. Өрх гэрийн төвшөнд ч тулгарч байна. Тэгээд ирэхээр эргээд энэ засагтай захиргаатай явсан, зангарахтай явсан. Төр засаг шиг төр засагтай байсан. Эцэг эх шиг эцэг эхтэй байсан. Энэ ард түмэн эргээд 25 жил дэндүү замбраагүй явсныхаа эцэст энэ биш юм байна. Энэ ардчилсан хувьсгалаар олгогдсон эрх чөлөө бол биднэрт материаллык зүйлийн архиталт, мансуурал, донтол, дураараа ажиллалт, дун чөмгөөрөө жиргэлтийн
эрх чөлөөг өгсөн болохоос хүн болох уу хүн байх уу? Төвшин амгалан амьдралын одоо эрх чөлөөг өгөхгүй байна гэдгийг сүүлийн үед нийгэм бол нэлээд сэхэлгэр олж харж байна. Тийм учраас эргээд монголчууд тэр ёстой төртөө явсан, ахта захта явсан, засагта захиргаатаа явсан. Энэ уламжил, соёл, заншлаа эргэн санагалзаж, эргэн өгүүлж байна. Энэ нь бол одоо энэ сүүлийн 3-4 жил бол илүү идэвхтэй ажиглагдаж байна. Тэгэхээр энэ нийгмийн захиалга, энэ нийгмийн хүлээлт, энэ нийгмийн хэрэгцээ шаардлагыг олж харж мэдэрсний үндсэн дээр Монгол Улсын ухааны Манукул Академи сүүлийн 3 жил гишүүдтэй заасан хүн болохын энэ сургалтуудыг соён гэгэрүүлэгч телевизтэй хамтарч зөвхөн академийн гишүүдийн хүрээнд хүргэх хангалтгүй байна. 3 сая монголчуудын хүрээнд хүргэе гэдэг ийм зорилгыг бариад энэ сургалтыг эхлүүлж байгаамаа. Тэгээд манай хүн болох уу хүн байх хүн тэр тусмаа монгол хүн болох уу монгол хүн байх хүн сургалт хичээл эхэлж байна. Монголчууд хүндрэлтэнд оюун ухаан бэлгэлсэн гэж суут сэтгэгч Гегел хэлжээ. Тэгвэл ямар оюун ухааныг хаанасаа гаргаж бэлгэлүү хэмээх асуултыг хэн нэгэн яг одоо танд тавьбал та юу гэж хариулах гэж байна? Харин энэхүү асуултанд бэцэгч философч доктор Зулагин Бат отхон Монгол Улсын ухаан хэмээн хариулж их монголчуудын сонгодог гүн ухааныг энэ захид сэргээ мандуулахын төлөө асар олон зүйлийг судалж танин мэдэж түгээж явна. Тэрээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд дараах номуудыг монголчуудын гар дээр тавьсан. Үүнд хүний үүслийн тухайд уламжилт логик, ёс зүйн үндэс, хүн болох үе, хүн байх үе, боловсролыг судлах үе, Монгол Улсын ухааны 10 цуврал бод ном, хамгийн сүүлд мөнх тэнгэр ба шинжлэх ухаан зэрэг 30 гаруй номыг бичиж хэвлүүлээд байгаа билээ. Ингээд цагтаа зөөрмөлж байсан дэлхийн ертөнцийг агуу их суу залиараа хураан захирч явсан ч өнөөдөр оюун ухаан сэтгэлгээний уналтанд ороод байгаа монголчуудад ухаарл сэхэрл гэгэрл өгөх монгол хүн байх хүн учир сэдвт 100 цуврал лекцийг доктор Бат отхон зөвхөн соён гэгэрүүлэгч телевизээр хүргэж байна. Монгол Улсын ухааны Манукул Академийн ерөнхийлөгч, бэцэгч философч, Монгол судлаач Зулагин Бат отхоны Монгол хүн байх хүн учир лекцийг манай цэнхэр дэлгэцээр өдөр бүр хүлээн авч үзээрэй.